Хун шувуу бол үнэхээр үзэсгэлэнтэй амьтан. Хайр дурлал, гоо үзэсгэлэн, сайн сайхны бэлэгдэл. Тэрч бүхэл хун шувууг дайн улс үндэсний бахархлаа болгосон байдаг. Гэхдээ түүний үржлийн үеийн зан төрхийг нь ажиглавал тийм ч сайхан биш. Биологийн аливаа биет бүхэнд амьд үлдэх болон үржиж үр удмаа үлдээх гэсэн үндсэн хоёр амин шаардлага бий. Энэ хоёр шаардлагын төлөө амьд биет бүхэн тэмцэнэ. Хэрэв тухайн шаардлагууд бусад амьтдынхтай давхцвал ихээхэн ширүүн тэмцэл өрнөдөг. Хун шувууны үржлийн болон хооллох нутаг нь бор галуу, хошуу галуу, зэрлэг нугас зэрэг усны шуудтай давхцсан үед идэж тижээлийн хомсдлоос сэргийлэх, эзэмшил нутгаа хамгаалахаар бусад галуу нугасны дэгдэхийг хороодог зан төрхтэй. Ер нь хун шувууд баггүй хажиг, ааш муутай амьтад билээ. 2022 оны 5 сард Увс нуурт бор галууны 4 дэгдэхээ нэгийг нь эцэг эхээс нь салган хөөж хөнөөж буй хунгийн энэ зан төрхийг бид баталгаажуулав. Бор галууны дэгдэхээ энэ мэд хүчин зүйлээс хамааран олноор эндэх тул тэд үр удмаа авч үлдэхийн тулд олон өндөг төрүүлдэг.